Сайн байцгаана уу? Шинэ оны минь төргий. Та бүхэндээ бодит аимшигт түүхүүд суурлын 3 дугаар хэсгийг хүргэж байна. Бөөндөө хамт үзгаагаарай. Өнөөдөр рекламны орон зай. Сайн байцгаана уу? Айлын education-ыг танилцуулж байна. Бидний зорилго монголчуудын зан заншил, амьдралын маяг, ёс суртахуун, байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, зан үйлийн цаана ямар ойлголт мэдлэг боловсрол өшиж байдгийг нийгэм болоод аялал жуулчлалын салбарт түгээн дэлгэрүүлэхэд оршино. Бид өөрсдийн бэлтгэсэн танин мэдрэхүүн контентыг эдгээр сувгуудаар танд хүргэх болно. Монголчуудын заавал мэдэх ёстой мэдлэгийг түгээх гэж байгаа учраас хамтдаа монголчуудын боловсролоор аялцгаая. Би багадаа гэртээ гурвуулаа амьдардаг байлаа. Эгч, өвөө, тэгэд би. Манай гэрэн гэрэлтүүлэг үнэхээр эвгүй байсан юм. Шүн гэрлийн унтраалаач ялмгүй бүдэг гэрэл тасралтгүй асч байдаг байлаа. Зарим шүн тэр бүдэг гэрэл гэнт улам тодроод бөхөрөө баахан бүдэг цагаан маань шиг гэрэлтэд нэг л хачин болчихдаг байлаа. Нэг өрөө унтахаар хэвдэж байхдаа би өвөөтэйгөө тус тусынхаа өрөөнд харин игч үдээр том өрөөнд хамт унтах гэж байсан юм. Том өрөөнд 2 жижигхэн ор тавьсан байлаа. Игч урт орон дээр, харин би жижиг орон дээр унтсан юм. Нам гүм бүх зүйл зүгээр мэд санагдаж байв. Гэвч шүн дунд орчим шээс хүрээд сэрчихсэн юм л да. Босох гэж оролцсон ч би нэг л хүнд. Дотор ямар нэгэн 50 бос мэдрэмж төрөөд хөвтсөн. Тэр чигээрээ л зургацж орхив. Би босгоос өмнө орчныг анзаарах гэж оролдлоо. Гэтэл үүдний зүгээс 10 алхмын зайд нэгэн бүсгүй зогсож байхыг олж харсан юм. Тэр бүсгүй гартаа ямар нэгэн зүйл тэрвэрчгсэн хөдөлгөөнгүй зогсож байв. Би анхандаа тоглоомын бамбаруу шүү. Хүүгэлдэй юм уу гэж бодсон ч яг харахад тэр зүйл нэг л тодорхойгүй. Яг юу болох нь мэддэхгүй байлаа. Бүсгүй гэрлийн бүдэг сүүдэрт нуугдаж доогуур нь урсаж буй манан гэмт гэрэл дунд над руу яг ширтэж байлаа. Тэрний царай тодорхойгүй. Нүд нь бараг л хар нөх мэт хонхоосон мэт санагдаж байсан. Айдас намайг нөмрөөд би шууд хүнжилтэд орж хамаг биеэ ороож авсан юм. Хөдөлж чадахгүй. Дотор бал хийдэл цохилж амьсгалд авчдаж эхэллээ. Хүнжил дотроо чимээгүйхэн амьсгалах гэж хичээж байтал гинт нэг зүйл өөрчлөгдсөнийг мэдсэн. Хүнжлөө бараг зүхэж болгоомжтой хартал нөгөө бүсгүй аль хэдийн над руу улам орчихсан байлаа. Тэр үнэхээр аимшигтай. Нүд нь одоо бүр илүү тодорч яг л намайг харж байгаа мэт хөлгөөнгүй ширтэж байсан. Айдас намайг нөмрөөд би хөдөлж чадлахгүй. Хүнжилдээ улам шигдэн хамаг биедээ хүчээ шавхан амьсгаагаа дарж өвдөв. Дотор бал хийж хамаг биеэс минь хөсч ягарч байлаа. Хэсэг хугацааны дараа гинт гэрийн хаалга төвшиг чимээ гарч өвөө мөн гарч ирсэн. Тэр үед би сэмхэн хүншлээс өгч гүйлгэнэн харвал нөгөө бүсгүй буцаад үүдэн дээрх байрандаа очсон байсан. Өвөө мөн юу ч анзааралгүй. Тэр бүсгүйн дундуур зүгээр л алхаж өнгөрсөн. Бүсгүй ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Харин би айдас давтан өвөөгийнхэн араас гүйж тэр дорой бие сасч өргөсөн юм. Одоо хүртэл тэр шүнийг мартаж чаддаггүй. Нөгөө хүүхний дүр төрх сүдэрт уусан зогсох гарцсан. Одоо ч миний санаанд тод болцсон. Би тэр үед 4 эсвэл 5 дахь ангид сурж байсан санагдаж байна. Одоо эргээд бодоход үнэхээр сүнстэй таарсан мэт санагддаг билээ. Сар гаруй өмнөхөн шүн гиз гүйлгээд өрөөр сэрсэн юм. Гараа жорлон орчход гараад иртэл хашаан тас хар зүстэй нохоо ороод ирчихсэн. Өөдөөс таг хараа зогсож байх юм. Хажуугаар зүрх гисэн ядраглаад хаарцгар том соёо гаргаад намайг ирээд арай чүү гэрлүүгөө орж ирсэн юм. Тэгээд орондоо хөвдөж байсан би нэг сонирн болоод сонин юм бодогдод тэмрийж жоох шиг болсон. Маргааш нь авга игч рүү залгаад авга игч маань удган юм л да. Урд шөнө инглээгээд хэлсэн чинь гэрт хүрээд иргээд таслалаа. Яваад утсан хингэрэг нүдэж онгодоо залаад асуулгасан. Манай удамд дээшээ 7-8 үедээ нэг хүнтэй маргалдаж аминд нь хүрсэн хэрэг байдаг юм байна л да. Тэгсэн тэр хүн атаа хорсол тээж сүнсэн дээшээ одоогүй догширсон үе хар нохоо болж ирдэг юм гисэн. Манай авыг баг багт нь хар нохоо дайрч өнгөрөхөд 7 хоног хэлгүй болж ярьж чадахгүй болсон гэсэн. Аминда засал хийж өргөл барьц сүргэж дахил өргөсөн ч болдоггүй. Асар хорсолтой байна.
Ирчүүдээс чинь аавна гэж ярьсан удган ихч маань мэддэг байсан юм билээ. Хар нохой дандаа өөрөөр ирдэг. Ердийн нохой шиг огт уцдаггүй. Зүгээр л архираад л байдаг. Таарах болгонд муу юм болдог шүү. Үүр шүнийн цаг үнгэн харанхуугаар битгий гарч байгаарай гэх мэт над зөндөөл юм заглаа. Би ч хашааны онгорхоо зорхоо бүх банзыг битүүлж орой хаалгаа байнга түгжиж хашааны хаалган дээрээ харгана гэртээ зарааны өргөс гэх мэт зүйлсүүлэгдэг болсноос хойш гайгүй. Гэхдээ хэдхэн хоногийн өмнөхөн бас өөрөөр хашааны хаалганы цаана дөрвөн хар хөл харагдаж байхад явсан. Манай эгчд болсон явдал юм л да. Манай эгч 2 дугаар курс байсан гэсэн. Өрөөндөө дөрүүлээ байдаг. Тэгэл хичээл эхлээл 7 оноо шууд дотор байрандаа ороод дөрүүлээ танилцж аваад удаачгүй 4 хүүхэдүүд байсан гэсэн. Тэгээд 2 нь болохоор шөнийн ажил хийдэг. Нэг нь болохоор орой орж ирээл унтаад өгдөг байсан гэсэн. Манай эгч болохоор хичээлээ хийгээ суудаг байсан юм байгаа юм. Тэгсэн дотор байранд нөгөө 2 нь байхгүй байх үед өрөөнийх нь хаалгыг тогшоод байсан гэсэн. Очоод хинбэ гэд нэгэд өгсөн харагдаж үзэгдэх юм байгаагүй болохоор анаа жигвчтэй байх үедээ буруу сонсож игээд буцаад орлогоо явж байсан чинь дахиад тогших үед нь анаа энэ удаа яг жинхнээсээ гэд очоод онгойлгосон чинь хүн байгаагүй. Тэгэл юу билээ гэд хаалгаагаа саагаад орлогоо гүйж очоод 2 давхар дээрээ унтаж байсан нөгөөхөө сэрээгээд сая ингээд гэд хэлсэн чинь нөгөөх нь заа чи хичээлээ хийгээд ядарсан байлгүй дээ гэд нойроо харамлаад унтаад өгсөн гэсэн. Тэр 7 хоног нь гайгүй байсан ч гэсэн дараа 7 хоногоос нь эхлээд орой унтаж явах үед нь 2 давхраас нь 1 2 3 1 2 3 гэх хэмнэлээр тогтчоод байсан гэсэн. Игч гахад хөөе чи унтаагүй байгаа мó гэд асуусан чинь нөгөөх нь дуурахгүй байхаар найгаад утас руу залгасан чинь 2 давхарт нь утсан дуураад нөгөө найз нь таслаад хөө чи яах га залгаад байгаа юм бэ гэд доошоо харсан чинь манай эгчийн хажууд нэг жижигхэн бие тийм зогсож байсан гэсэндээ. Тэгэл тэр хоёр орилж чарлалдаал сүнсэн зайсан амьтад хувцаа хурдан өмсөд гараад явсан гэсэн. Маргааш нь өрөөндөө орж ирээд нөгөө хоёр орой ажилд хийдэг хоёрыгоо эргät нь ингээд хэлсэн чинь нөгөө хоёр нь мэддэг байсан байж таарад. Их чааж мэддэг болсон юм гэд асуухт нь орой унтаж багт л чихэн дээр юм шивнээд заримдаа тэг давхраас тогшоод хүнжил доош нь татаад байдаг гэсэн гэд. Шөнийн ээлжний хоёр тэгээд л ажил олж хийсэн юм блэ. Тэгээ шүүд өрөөнөөсөө дөрүүлээ гараал өөр дотор байр орсон гэсэндээ. Нэр усыг нь хамаагүй хэлж болох үгүйг мэдэхгүй ч манай эгчүүдэж мөйлөл сурдаг байсан юмдаг. Бодож болсон явдлаа бичгээр боллоо. Одоогоос 8 жилийн өмнө байсан юм. Би тэр үед 7 настай байсан. Манай эгч тэр үед дунд ангийн сурагч байх үедээ хөл нь маш их өвдөж бүр мэдээгүй болж байсан гэсэн. Тэр үед эгчийн биед хөгшин өвгний сүнс орж ирдэг байлаа. Тэр үед л хар дарсан зүуд мэд өдрүүд өнгөрсөн юм. Хөгшин өвгний сүнс орой болгон бидэнд орж биднийг айлгадаг байсан. Аав тэр үед арх угаад л алга болчихно. Ах маань ажил хэд гэртээ тогтдоггүй байлаа. Тэр үед жоохон байсан би шүнл битгий болоосоо гэж залбирдаг. Ээж, охин дүү, игч гэд бид дөрөв гэртээ үлдсэн. Игчийн бид хөгшин өвгний сүнс орж ирчээд дүүг маань авч явна гэд муухай нарийн холоогоор хашгирдаг байсан. 2-3 сар энэ явдлууд үргэлжилж их л дарамтлагдаг байсан. Тамхи аваадэр, арх аваадэр гэд дүүг минь авч явна гэд бүтэн нойртой горсон өдөр бараг л байхгүй. Хүнд үзүүлэхээр миний хийх зүйл биш байна гэд хөөгөөд явуулчих. Игчэд сонин зүйл их тохиолдноо. Зүг зүгээр байж байснаа гар идэр нухраад хөхрөөд их л хэцүү байлаа. Хөгшин өвгний сүнсэл орж ирэхээр хаана байгаагаа мэдхээ болоод хамаг би мэдээгүй болж охиныг чинь аваад явчихсан шүү гэд ээжиг минь их л дарамтлагдаг байлаа. Игчийн царай үрслэдэж хөгшин мэд болж үсэн цайж шүдэнд хүртэл онж байлаа. Ээж сайн бөө лам их сургалдаг. Гэтэл нэгсэн ангиж дуулсан бөөдөр очиход болохгүй өдөр, болохгүй газар, болохгүй цагт хаанаасаа үхэрийн бузраг эртээ оруулчт ингэж л их л загнуулж байсан. Тод сандаг. Ээжид ер нөхөртөө хэл үхсэн өвгний галын бурхныг аваад гэртээ оруулчтэй. Би охиныг чинь их өрөвдөж байна. Өвгний сүнс орж ирэхэд охины чинь сүнс ямар их таршлаан донд байдаг гэж бодож байна. Жирийн хүн тэсвэрлэгч боломжгүй гэдэг юм да. Надад л их гарц унахандаа охиныг чинь бодоод л засал хийж өгье гэсэн.
Засал хэлэгдснээс хойш 5 шөнөд үргэлжилж аавын арх ууханч багсаж гэртээ тогтохгүй байсан. Ах тэр үед гэртээ ирсэн юм. Дараа нь ааваас асуухад баян хошууны жалганаас тулга олж гэртээ оруулснаа хэлсэн юм. Хаягдсан гээсийн гэртээ битгий оруулж байгаарай гэж захида. Та нарт биш юма гэхэд өр хүүхдүүд чинь гай завлан нэрдэг юм шүү. Би анх удаа л ийм амар юм үзсэн юм. Тийм болохоор сансан дээрээ та нартай хуваалцъя гэж шийдлээ. Өнгөрсөн намар би гэрийнхээ хашаа цэцэг тарих гэж шороо ухаж байсан юм. Тэр өдөр салхи бахтай агаар жисэн хөнгөн сэрүүхэн байсан. Мөн би ухуу болох уу гэдэл эргэлзээд тэгээд ухаар шийдлээ. Би ухаж байхдаа гинт энэ юу вэ гэдэл гинт гараараа нэг хатуу юмд хүрээд харсан чинь шарангийн ясны жижиг хэлтэрхий гарч ирээд гарн дээр нэг сэрдгийсэн мэдрэмж төрөөд энэ арай хүний яс биш байгаа гэд амар айгаад би өөр зүйл бодон юу л айв гэжтэй гэд юу ихе мэдхгүйгээс болж тэр ясны хэлтэрхийг дахин шороонд болж өргсөн. Тэр орой би орондоо ороод хөвтөд тэр яс чиг зүйлийг бодохгүй гэжээ. Хэвийн бус зүйл огт мэдрэгдсэнгүй. Гэхдээ яг 11 цаг болох үед гаднаас ааж уухан шороо маажиж байгаа юм шиг дуу сонсогдсон юм. Би ихэндээ манай нохоо яваа юм болов уу гэж бодсон ч нохоог хаана байгааг мэддэг байсан учраас өөрөө гадна гараа шалгахгүйгээр дотогш орсон. Чимээ улам ойртоод хаалганы дор ороод ирлээ. Зогсож байгаа мэт санагдсан ч хаалга нэг ч удаа тогшоогүй. Би гэртээ ганцаараа байсан учраас амар их хаагаад нүдээ антихыг хичээсэн. Дараагийн өглөө зориг гаргаад тэр газар очиход миний буцаад болсон шороог буцаад ухчихсан байсан. Гэтэл жижигхэн хурууны мөр шиг зүйл газарт гарсан байсан. Тэр мөр шулуун биш, арай мошгирсан байдалтай. Хэд хэдэн жижигхэн хошуудаа юм шиг харагдсан. Би хит ургуулan боддог болохоор бүр хөтөн хүс цуваад явсан. Энэ үед би ээж минь хөдөө яваагүй бол гэж бодон би хин нэгэн тэр ясыг авч гаргаагүй мэдчихсэн. Гэтэл маргааш шөнө би тэр шороог хүрсдэж мөн нэг хүн битгийлтэй гэсэн дууг хальт сонссон. Миний дотор бүр царс сээгэл зүрх хурдан цохилол. Би гэхдээ зүгээр хүмүүс судалтаад байгаа юм болов гэд ахаа зориг гаргаад гэрийн хаалганы гадаа гарахад хаалганы гадаа хүн байгаагүй. Тэгсэн боловч шороос хэрсэн жижиг мөр харагдсан. Би хин юм сонсон байх гэд айхгүй гिचэлээ. Гэртээ ороод найз руугаа залгаад хайгаад би энэ бүхнийг найздаа хэлэхэд тэр огт отөхгүй. Жок юм уу гэдэл инээгээд л байсан. Гэхдээ тэр маргааш очиж үзээл гэж гисэн. Тэгээд маргааш нь бид хоёр шин тэр газар очисон юм. Тэгсэн чинь яг үнэндээ шороо мажиж байгаа чимээ сонсогдоод жижиг мөр газар дээр гарч байлаа. Бид хоёр шоконд орсон ч нэг юм тайлбарлаж чадсангүй. Тэр өдөр хинч тэнд байгаагүй. Би тэр газраас хол байхыг хичээж аав ээж маань хөдөөдөнс ирсний дараа би аав ээжтэй бүхнийг хэлж бид нүүс. Одоо бодоход тэр яс хизээж зүв болгодаагүй юм шиг. Би хизээж дахиж тийшээ очихгүй. Бас би яах гэж ухааваа гэж харамсдаг. Гэхдээ хамгийн сонин би тэр газрыг нүүснээс хойш өдөр бүр зүудлээд байгаа. Заримдаа тэнд би өөрийгөө болуулж байна гэж хар зүүдэлдэг. Гэхдээ би аав ээжтэй хэлтэл тэд их ажил төрөлтэй учраас таваагүй юм л да. Өчигдөр орой 23 цаг боллоо ажил дээрээ суулаа. Жижүүр ах өөрөө залгаа байранд байдаг. Шалгаж байгаад хүн үлдээгүй бол гаднаас цоожилдог юм. Аль 20 цагаас хойш жоохон байж байгаа л орж ирээд миний дөв явах болоогүй юу? Хизээ явах юм? Ах нь цоожлох санаатай. Чи ганцаараа үлдчихэд гэд хэд орж ирсэн. Би ч их юм дуусгаагүй арай л болоогүй байна л гэсэн. 22 цаг өнгөрсөн байсан баха. Гэд зэвүүрэхэд 0 орлоо. Манай 0 эрэгтэй эмэгтэй цуг. 2 эмэгтэй, 1 эрэгтэй 0-тай. Хамгийн цаатаалан эмэгтэй 0 руу ороод суулаа да. 3 минут орчимд болсон л ах. Хаалга онгоолгоод хаагдал хүн орж ирж байна. Хаалга онгоож хаагдах нь маш сайн сонсогддог. Өсгийтэй гуталтай л хүн болтой. Тог гэд алхаж ирснээ бас цасны өмдтэй юм уу гэлтэй алхангууд шар хийгээд дугарч байсан. Яг миний сууж байсан 0-ийн хаалгыг татаж байна. Би ч дотроо хажууд нэг эмэгтэй 0 байхад тийшээ л орно үз. Заавал татаж үзээд ямар сонин хүн бэ гэж удаа сууж байсан чинь
хажуу талын нойл руу ордгоо. Яг миний суусны нойлын ур зогсоод байна. Би дотроо хэрэггүй ард дураак вэ гэж удснаа. Нэрээ би чинь ганцаараа байсан даа гэж бодоод нурууны шар ус босоол явцсан. Тэгсэн хажуу нойл руу хальт ганц хоёр алгаснаа. Бузаад миний суусны нойл ур зогсноо. 2 удаа тагшлаа. Яадаг гажиггүй эн чинь одоо гэж бодоод ядаж байхад эмэгтэй нойлд суудсан болохоор санаа зовоод юм дуурч чаддгүй. Усаа татлаа. Тогшхой болол таг. Чагнаад л суугаад байсан. Бараг 10 минут болсноо яасан. Нилээ удаан чимээгүй байгаа л байна. Өсгийтэн дуурж алахгүй мөртлөө цасны өмд нь хавирж байгаа юм шиг чимээн үе үе дуугархад хамаг жихүүц төрөөд ямар эв хүн бэ гэж дотроо бодоод усаа татлаа та. Яг гарах гэсэн би гүшэд гарч чаддгүй. Хэдэн секунд болол усаа татаад бас хөөрхөн удлаа. За одоо түүрсэн гэд нүдээ хагас санаа доош хараад хаалга онгойлгосон хүн байх. Бүр салганаад анх гажиг дураак вэ гэж бодсон чинь нэрээ хинч байхгүй болохоор улан бал хийгээд гараа төрүүлүүгээ ороод санд минь хамаг юм аваад зайсан да. Ямар муухай жихүүц төрсөн мэдрэмж вэ гэд яг нүдэрээ хараагүйч ямар заваа янз үтсэн юм шиг сүүгээ вэл гэж бодлоо. Урд нь нэлээ хэдийн юмтай таарч харж байсан ч энэ шиг ингэж тамлуулж бол ёстой үтсэнгүй. Нойлд байх хугацаа бол үнэхээр аимшигтай. Гараа төрүүлүүгээ ороод хамаг юм аваад гарах хоорондоо хугацаа бүр муухай байлаа да. Саяхан манайхан гэрүүлээрээ өөр аймаг руу нагаз игчийн хөрмөнд орохоор явцгаасан юм л да. Нэлийн том найр болж хэдэн өдөр айлчин хөнгөрөхгүй өнгөрөөж байсан. Төвдөө нэлийн хой захтай байдаг болохоор би 2 настай дүүгээ бас бус хамаатны 4-5 хүүхэдтэй цуг нэг ахыг гуугаад цасан дээр гулгахад аймгаас нэлээ яваад очих цаст нь хайлж амжаагүй толгод гимээр газар очид нар шингэл тоолцоосон юм. Чаргатай нь гулгаад чаргагүй нөхрөөдөл дүүгээ хараа зугаацч чадахгүй болохоор дүү ядраад онтонгууд нь машин сууж байсан ахад оруулж өгчхөд хүүхдүүдтэй хэсэг өнгөрөхөөр гарсан юм. Нар жаргаад бүх юм сэнхэрдүү болчихсон нэг тийм үе байдаг да. Ах явъя гэж дуудаад би ч өндөр дээрээс ганц өнгөрчөхөд явъя гэд ганцаараа толгодын орой дээр гараад өнгөрчихсөн. Эхлээд гайгүй орон зай баримттай явж байгаад сүүлдээ толгойргээд манараад л нэрээр дуудах дуунаар ухаан орсон ч нүд нэг л нээгдэж өгөхгүй. Чихэн дээр ээжийн үеийн нэг ихчийн хоолой босоорой яваарай чамайг манайхан авч үлдэхгүй байх гээд бас өөр нэг ахын хоолой унтаад амар гээд өстөг санаж байна. Тэгтэл манай хамаатны ах ирсэн бололтой намайг өргөд гүйж байгааг нь мэдрээд нүд арайхийн нэгдэж мөрөн дээгүн нэргэд хартал буушны 10 хэдэн чулуу тодхон харагдсан. Аав ээж хоёр маргааш нь бушуу буцыгээд хамаатнуудтай хөрөгдөж байх зур хоол үйжсэн жижиг гэрт нөгөө ахыг нагаз ихч толгой төрөөгүй загнаж байгаа нь гэрийг гаднаас ч тод сонсогдсон. Одоо гэртээ ирээд 4 хонж байна. Ээжээс асуухад өвөө эмээдээ болсон юм а битгий хэлээрэй л гэсэн. Гэртээ ирэхээс хойш жиг шүүгөөдлаад л бүр яалчгүй нэрээр тод дуудахад очихлоор дуулаагүйгээд би цаанаа нэг л хөндөр. Энийг хэлж хүл зөндөө загнуулсан анхыг ахаад нэмж загнандаа гэж бодоод чимээгүй л байна. Сонссон юм бол хинч хэлээгүй. Угаасаа итгэхгүй байх. Тэгээд мартаад орхичих гэж бодсон байсан ч өжигтөр шөн зүүдэнд яг л нүдэ нээгээд харсан. Тэр булчны хамгийн захт нь намайг оршуулад ээж уйлаад л аав цаашаа хараад танихгүй ахыг боожгсон. Чи авсан биз дээ гэд ойлоод байлаа. Тэгсэн тэр учир зүүд байлаа. Би зүгээр л хит их бодсон болохоор ингэж байна уу? Эсвэл ямар нэг шалтгаантайгаа юм болов?